COP17 цөлжилтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал үргэлжилж байна. Манай студид байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батбаяр хүрэлцээрээд байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Цаг гарган хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгэхээр ер нь яг салбарын хүний хувьд энэ удаагийн цөлжилтөд тэмцэх талуудын баг хурлын зохион байгуулалтын талаар таны сэтгэл ямар байна? Тэгэхээр хурал маань 8 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жил бас онцлогтой жил байгаа. Риогийн 3 конвенцийн талуудын баг хурал энэ жил уруулаа тохиолдож байгаа. Рио Трио жил байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид хамгийн ихний COP хурлыг зохион байгуулж байгаараа онцлогтой хариуцлагатай дагаад. Тэгэхээр дараагийн манай Турк уур амьсгалын конвенц, биологийн олон янзын байдлын армян дахь конвенцийн баг хурлуудын оролцогч зохион байгуулагчид манай зохион байгуулалтыг харж дараагийн ажлуудаа төлөвлөх, манайхаас гарсан бичиг баримтууд, бодлогын шийдвэрүүдийг үндэслэж дараагийн 2 конвенцийнхаа хурлыг уялдуулах шийдвэрүүдээ гаргах тийм томоохон хариуцлагатай ажил бол зохион байгуулж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар хурлын бол амжилттай зохион байгуулагдаж байна. 20 гаруй мянган оролцогчдын хүсэлт ирсэн. Өнөөдрийн байдлаар 12,725 оролцогч яг мандатаа аваад хурлын талбайд хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тийм өчигдрөөс эхлээд өндөр дээд түвшний уулзалтууд эхэллээ. Өнөөдөр бас усны өдөр маш чухал өдрийн нээлтүүд ингээд болж байна шүү дээ. Тэгэхээр COP17 хурлын хүрээнд цөлжилт газрын дороотл бэлчээрийг яаж сэргээх вэ гэдэг асуудлуудын хүрээнд маш олон хэлэлцүүлгүүд яриа хэлэлцээр болж байна. За маш олон санхүүжилтийн боломжууд яригдж эхэллээ. Энэ талаар бас та мэдээлэл өгөөч. Тэгэхээр цөлжилт газрын дороотлолтой тэмцэхэд ус чухал юм байна. Гадаргын ялангуяа манайх шиг гадаргын усны хэрэглээ багтаа ус орнууд усныхаа нөөцийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй байна гэдэг үндсэн дээр манайхаас усны санаачлагыг гаргаж ирсэн. Өмнөх 16 COP-ийн хүрээнд яг ийм санаачлага яригдж байгаагүй юм байна лээ. Энүүгээр онцлог байгаа. Тэгэхээр усны санаачлагыг маань улс орнууд их өндөрөөр хүлээж авч дэмжиж байна. Яг одоо үндсэн хурлын танхимд болж байгаа сайд нарын арга хэмжээндээр үг хэлж байгаа сайд нар ихэвчлэн энэ усны санаачлагыг дэмжиж байна. Маш олон буюу 90 улсын сайд нар энэ усны санаачлагтай өдрийн салбар хуралдаан дээр үг хэлэх хүсэлтэд тавиад 60 гаруй нь батлагдаад үгээ хэлж байна. Тэгэхээр энэ дээр бол бид бол Монгол Улсын засгийн газрын зүгээс өндөр найдлага тавьж байгаа. Өчигдөр санхүүжилтийн өдрийн хүрээнд бас томоохон гэрээ хэлэлцлүүд эхэлж байна. За Европын хөрөнгө оруулалтын банкт бол байгаль хамгаалалт нөхөс сэргийлтийн салбарын залбарт 200 сая еврогийн хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зураад цаашлаад энэ хүү төслийг хэрхэн хэрэгжүүлэх үү, ямар эдийн засгийн үр өгөөж авчрах уу, ямар санхүүгийн механизмыг ашиглах вэ гэдэг чиглэлээр хоёр талаасаа хамтын ажиллагаа цааш үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. За мөн Азийн хөгжлийн банкны газрын дороотлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдэд 2 тэрбум ам долларыг бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар өчигдөр тохиролцсон байна. Өнөөдөр дэлхийн нийт хэвлэлийн мэдээллийн байгууллагуудад энэхүү сайхан мэдээг гаргасан байгаа. За мөн энэ дэлхийн байгаль хамгаалах сан чигсэн үнэтэй адил $7.5 сая байгаль хамгаалах газрын дороотлол хүсний дороотлолтой тэмцэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх грант болгож зарласан нь бас онцлог байлаа. Мөн өнөөдөр бас манай Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх санаачлагуудын нэг дата төвтэй байгаль экологид ээлтэй ногоон дата төвийн төслүүдийг танилцуулах, холбогдох өндөр түвшний уулзалтуудыг хийх уулзалтууд өнөөдөр явагдсан. Нэгэн сайн мэдээ дуулгах байхаа гэсэн өндөр хүлээлттэй хурлын ажиллагаанд оролцож байна. Тэгэхээр яг Монгол Улсад зохион байгуулж байгаа гэдэг утгаараа манайх асар олон жилийн нүүдлийн соёлтой бэлчээрийн аж ахуй эрхэлдэг улсын хувьд бэлчээрийн асуудлыг бол маш их хөндөж байна. Манай яг малчид маань энэ хурлын нэлээд гол дүрүүд болж шүү дээ. Тэгэхээр яг энэ бэлчээрийн асуудал, бэлчээрийн дороотл Монголын хамгийн том асуудал болсоор байна. Малын тоо толгой, бэлчээрийн даацын тэнцвэрийг хангах тал дээр ер нь яг яамны зүгээс ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ? Тэгэхээр бэлчээрийн тал дээр бид олон зуун жилийн туршлагатай. За мөн нүүдлийн мал аж ахуй нь бол бэлчээрийг өөр амраадаг, бэлчээрээ хайрлаж хамгаалдаг ёстой. Тийм түүхэн их сурвалжтай улсын хувьд бэлчээрийн тал дээр онцгой анхаарал хандуулдаг. Олон жилийн турш манай улсын засгийн газраас хүсэлт тавьж санаачлаг гаргасны үндсэн дээр 2026 оныг дэлхийн нийтэд бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд манад бас томоохон арга хэмжээнүүд өнгөрсөн сард зохион байгуулалтыг та сайн мэдж байгаа. Өнөөдрийн COP17 хурлын хүрээнд ч гэсэн малчид хөдөлмөрчид маань ихээр
одоо идэвхтэй оролцож хурлууд дээр идэвхтэй санал бодлоо илэрхийлж зарим тохиолдолд хурлын шийдвэрүүдэд бас тодорхой хэмжээний одоо нөлөө үзүүлж байгаа. Өчигдөрлөх гэхэд одоо бэлчээрийг карбон кредитийн зах зээлд хэрхэн уялдуулахыг салбар хуралдааны үеэр бол манай малчдын төлөөлөл маань оролцож тийм бас тодорхой байр сууриа илэрхийлж гадаадын дотоод зоч төлөөлөгчдөд бас очир одоо саналуудыг тавьсан. Тэгэхээр энэ нь бас манай Монгол улс бол байгаль хамгаалах чиглэл хэдий хэмжээний одоо өндөр тоглогч вэ гэдгийг бас энэ COP17 хурлын зохион байгуулалт бол түүнд оролцож байгаа итвэх санаачлага танилцуулж байгаа төслөгдлүүд маань харуулж байна гэж бодож байна. Бэлчээрийг хайрлж хамгаалах чиглэлээр манай яамны зүгээс үзүүдэд аж ахуйн яамтайгаа хамтраад олон ажлуудыг одоо хийж байгаа. Энэ жил гэхэд авуур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг Монгол Улсын ерөнхий сайд одоо учирлын дэмжлэгтэйгээр одоо хуралд өргөн байрж батлуулсан сайхан мэдээтэйгээр энэ COP17 хурлаа ухтаж байна. Энэ хурлын үүднээс бид бас нэг зах зээлийг нээж байгаа. Өмнө нь хэдийгээр бид одоо Парисын хилцээрийг багтлагахаас өмнө одоо Японы засгийн газартай карбон зах зээлд хамтран ажиллах засгийн газрын хилцээрийг баталсан. Өнгөрсөн жил Швейцар, Сингапурын улсуудын засгийн газартай хилцээр баталсан зэргээр одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хууль эрх зүйн орчимгүйгээс болоос хараахан бас томоохон хөрөнгө оруулалтыг татж чаддаг. Байгаль экологийн салбарт одоо хөрөнгө оруулалт татах шинэ үе таалгыг энэ хууль одоо нээж өгсөн гэж би бодож байгаа. Цаашдаа ч гэсэн бид одоо сая хурлын COP17 хурлын өмнөхөн сүлжилтийн хаалтцаа шинжилэн баталж Монгол орны бэлчээр газар нутгийн одоо өнөөгийн байдал ямархуу төвшөнд байгаа гэдгийг бас нэг шинжилээд гаргаад авлаа. Энэ дээрээ үндэслээд одоо дахиад цаашдаа ямар төслүүдийг хэрэгжүүлэх үү, ямар хаана хөрөнгө оруулалтыг хийх үү гэдэг дээр бол нэлээд энэ COP хурлын үеэр ярих байгаа. Ер нь засгийн газрын болон байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яамнаас барьж байгаа бодлого маань илүү одоо үр дүнд суурилсан арга хэмжээнүүдээр явъя. Хинд ямар санхүүжилт өгөх нь тодорхой болгоё. Үүний дараа түүнээс ямар үр дүн хүлээхийг урьдчилан сайн тодруулъя гэдэг одоо байр суурьтай байгааг бас дуулах таатай байна. За гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ манай студид байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батбаяр ирж байр сууриа илэрхийллээ. Тэнгэр телевиз та бүхэндээ COP17-гийн эргэн тойронд болж байгаа үйл явдлууд болон онцлог зочдын байр суурийг хүргэсээр болно.